Өнөөдөр бид яагаад өдөр бүр 3-4 ширхэг өндөг хэрэглэх ёстой вэ гэдэг сэдвийн талаар яригдсан. Эхлээд нэг зүйлийг тодруулж хэлье. Өндөг бол үнэхээр онцгой сэдв. Надад итгээрэй. Би өндөгний талаар хэд туйширдаг хүн биш. Би өдөр бүр өндөг иддэг. Сэдвтэ орохоос өмнө нэг зүйлийг шууд хэлье. Хэрвээ танд өндөг холестеринтэй холбоотойгоор өчүүхэн ч гэсэн эргэлзээ байдаг бол тэр бодлоо яг одоо толгооноосоо бүр мөсөн гарга. Учир нь өндөг ямар ч хэлбрээр холестерины асуудал үүсгэж байсан түүх байхгүй. Энэ бол олон жилийн турш явсан цэвэр сурталх ухуулга юм. Доор тайлбар хэсэгт би шинэ судалгаануудыг хавсаргана. Хэрвээ танд жаахан ч эргэлзээ байвал тэдгээрийг заавал үзээрэй. Гэхдээ одоо бид гол асуулт руугаа оръё. Яагаад өндөг ийм онцгой вэ? Яагаад бусад уургийн их үүсвэр мах загаснаас тис өөр вэ? Юуны өмнө бид амьтны гаралтай уурыг идэх үед ихэвчлэн булчингийн хэсгийг нэгддэг. Булчин гэдэг нь агшиж, суларч, хөдөлгөөн хийхэд зориулагдсан бүтэц. Харин өндөг бол огт өөр. Өндөг гэдэг чинь ирээдүйд дахиа болох бүх мэдээллийг агуулсан амьд систем юм. Уургийн хувьд тайлбарлая. Өндөг нь биологийн үнцийн хамгийн өндөр уураг агуулдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бие махбодод хамгийн сайн шингэдэг уураг гэсэн үг. Уураг эд эсэд шингэх чадвараараа өндөг хамгийн дээд түвшинд ордог. Дараагийн асуулт. Бидэнд уураг яагаад хэрэгтэй вэ? Мэдээж булчин, шөрмөс, холбоос, үе мөчийг барихад хэрэгтэй. Гэхдээ үүгээр зогсохгүй бидний бие тасралтгүй засвар, нөхөн түлжилт хийж байдаг. Үүнд уураг зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна уураг нь гормон үүсгэхэд, фермент бүтээхэд, биохимийн урвал явагдахад мөн тодорхой хэмжээнд эрчим хүчний их үүсвэр болдог. Одоо энгийн мах өндөг хоёрын ялгааг харьцуулъя. Та мах загас итгэхэд тэр уургаас ердөө 10-20% л эрчим хүч болгон ашиглаж чадна. Хэрвээ тослог мах байвал өөх тосыг нь эрчим хүч болгон ашиглаж болно. Гэхдээ цэвэр уургийн хувьд 20%-аас ихийг ашиглах боломжгүй. Харин өндөг ямар вэ? Өндөгний шар нь маш их өөх тос агуулдаг бөгөөд тэр нь шууд эрчим хүч болдог. Нийт өндөгний 65% хүртэлх хэсэг нь эрчим хүчний их үүсвэр болж чадна. Үүнтэй холбоотойгоор нэг сонирхолтой зүйл бий. Өмнө нь хүмүүс маш туранхай туулаа махаар хооллож амьдарч үтсэн туршилтууд байдаг. Тэр хүмүүс хүн дээр өвдөж бүр зарим нь нас барсан. Яагад гэвэл цэвэр уургаар дангаар нь амьдарч болдоггүй. Эрчим хүч хэрэгтэй. Тиймээс өндөг бусад уургийн их үүсвэрээс асар их давуу талтай. Теоретикийн хувьд та насан туршдаа өндөг идээд ч харьцангуй эрүүл байж чадна. Гэхдээ энэ бүхэн төгсвөл биш. Өндөг маханд байдаггүй хамгаалалтын олон механизмыг агуулдаг. Юу гэсэн үг вэ гэвэл өндөгний цагаанд нянга устгах антимикроб уургууд байдаг. Өөрөөр хэлбэл бактериудыг устгах бодисууд. Мөн өндөгний цагаанд төмрийг төвжих В7 витамин буюу биотиныг барьж хориглох чадвартай нэгдэл байдаг. Та түүхийн өндөгний цагаан биотин дутагдал үүсгдэг гэж сонсож байсан байж магадгүй. Зарим жингийн тамирчид түүхийн өндгийг шууд уудаг байсан ба биотины дутагдалд орж байсан тохиолдол бий. Гэхдээ өндгийг болгож харуул энэ асуудал бүрэн арилна. Яагаад ийм бодис өндгөнд байдаг вэ гэвэл зарим эмнэлэг төрүүлэгч нянгууд биотинаар амьдардаг. Түүнийг нь түгжчих үл муу бактери устдаг. Энэ бол өндөгний байгалийн хамгаалалт юм. Мөн өндөг нь хольны хоёр дахь хамгийн баялаг их үүсвэр. Холин гэдэг нь тархины үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй шимт хижээл, санахой, сурагцах чадвар, анхаарал төвлөрөл чухал нөлөөтэй. Эсийн ханыг бүрдүүлэхэд оролцдог эсийн мембраны бүтцийг хадгалж эс хоорондын тохиолдлыг дэмждэг. Ураг ба нирайн тархины хөгжилд маш чухал. Ялангуяа жирэмсний үед холны хэрэгцээ эрс нэмэгддэг. Элэг өөхлгөө сэргийлэхэд тусалдаг. Өөх тосыг элэнд хоримтлагтаас хамгаална. Нэг том өндөгт ойрог цагаар 140-150 мг холин агуулгаддаг бөгөөд энэ нь өдөрт хэрэглэх ёстой холны нэлээд том хувийг хангадаг. Энд нэг шинэ үг гарна. Метиляци. Энэ нь ДНХ засвар, хор гадагшлуулах, мэдрэлийн дамжуулагч үүсгэхэд оролцдог процесс. Зарим хүмүүс генетикийн хувьд энэ процесс дээр асуудалтай байдаг. Тийм хүмүүст холин, байгалийн В12, фолат маш чухал. Эдгээр нь бүгд өндгөнд бий. Миний хувьд ч гэсэн холин шингээх генетикийн асуудалтай. Тиймээс өндөг надад онцгой сайн тохирдог. Өндгөнд бас лютеин, зеаксантин гэдэг маш хүчтэй антиоксидантууд байдаг. Эдгээр нь нүдний торлог бүрхөвчөнд төвлөрч хит ягаан туяа цэнхэр гэрлээс хамгаалдаг. Торлог бүрхөвч гэдэг нь тархины шууд үргэлжлэл юм. Тиймээс эдгээр бодисууд хараа, ой тогтоолт, төвлөрөл,
суралцах чадварт маш чухал. Мөн өндгөнд фосфолипид тархины мембраныг дэмжинэ. Цусны даралт бууруулах ACE инхибитортой төстэй бодис. Витамин K2 кальцийг яс шүд рүү чиглүүлж судас бөөрөнд хуримтлагдахаас сэргийлнэ. Идэвхтэй витамин A, ретинол, дархлаа, арьс, салт бүрхөвч. Витамин D гэх мэт маш олон чухал бодис бий. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Ямар ундаг идэх вэ? Өнөөдөр хэрэглэгдэж буй ундгийн 65% нь торон үсгсэн дахианы ундаг. Дахиа амьдралынхаа турш 20-20 см-ийн зайд амьдрна. Энэ бол асар их стресс. Ийм ундаг хэрэглэхийг би зөвлөдөггүй. Торбоо орчинд үсгсэн нь арай дээр илүү зайтай. Гэхдээ хамгийн сайн нь задгаа бэхжээрийн ундаг шүү. Фермерийн зах дээр зардаг дахианы ундаг. Эсвэл хувь хүний өөрийн дахианы ундаг. Мөн анхаарах зүйл. Organic гэдэг нь торгуу гэсэн үг биш, торонд л үржүүлж байгаа. Vegetarian feed гэдэг бол зүгээр л маркетинг шүү. Одоо өндгөө юутай хослуулбал илүү үр дүнтэй вэ гэдэг талаар хэлье. Рукола салааттай хослуулбал шим тэжээл 9 дахин шингэнэ. Харин сонгонтой хослуулбал хор гадагшлуулахад тустай. Хар перец болон далайн давс хослуулбал каротиноидын шимэгдэлтэнд тустай байдаг. Хит болгож болохгүй. Улаан лойлтой хольж хэрэлвэл судас, төрөө булчирхай, тархинд илүү сайн нөлөөтэй. Тийм, шарахтаа болж өгвөл оливын тос эсвэл цүцгийн тос хэрэглээрэй. Эцэст нь хэлэхэд, хэрвээ танд үнэтэй өндөг авах боломж байхгүй бол ердийн өндөг ч гэсэн ашиг тустай. Бусад боловсруулсан уурагтай харьцуулахад хавьгүй дээр. Би та бүхнийг ядаж нэг хоолндоо өндөг тогтмол оруулахыг хүсэж байна. За ингээд та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсэн өрөөе.